За өнөөдөр бүгдээрээ мөнгөний энергийн талаар ярих болно. За мөн дээрэс нь мөнгөний урсгалыг зарим хүмүүс өөрийн мэдлгүйгээр даалд ухамсараараа блоклоод хаацсан амьдарч байдаг. Тэгэхээр энэ блок яагаад үүсэж байгаа болон хэрхэн үүнийг суллаж нээх талаар ярив. За намайг бол Ариун Заяа гэдэг. Би сүүлийн 9 жил бол энерги, йог, бясалгалыг бол хүмүүс зааж, судалж явж байна. За яг сүүлийн 6 жил бол маш идэвхтэйгээр бол өөрөө бясалгалд гүн дурлсан байгаа. Сүүлийн 3 жил бол илүү коуч талдаа олон улсын health coach-оор сурж байгаа. Ингээд health coach-оор сурж байх явцдаа өөрийн мэдлгүй маш олон энерги манифестийн талаар багш нартай болсон. Тэгээд энэ дэлхийн шилдэг гэсэн экспертүүдийн хичээлүүдийг худалдаж авч номыг нь англи хэл дээр уншиж судалж өөрийнхөө амьдрал дээр бас энэ сайхан зүйлүүдийг хэрэгжүүлсэн бодит туршлагатай хүн байгаа. За ингээд бүгдээрээ өнөөдрийнхөө сэдв рүү орцгоё. За өнөөдрийн сэдв рүү орохоос өмнө танаас нэгэн асуултыг асуумаар байна. Би бол ирээдүйн тэр бунтан гэж хэлж чадах уу? За ахаад нэг асуулт байна. Та баян хүн дуртай юу? За яг энэ хоёр асуултын хариулт бол өнөөдрийн миний ярих байгаа бидний мөнгөний урсгалыг өөртөө блоклдог даалд ухамсарын хүчин зүйл байгаа. За нэгдүгээр их мөнгө олохын тулд би маш их ажиллах ёстой. Би өдөр шөнөгүй боо шиг ажиллах ёстой гэсэн ийм итгэл үнэмшилтэй холбоотой юм аа. Мөн бид өөрсдөө хангалттай үн цэнтэй хүн гэж бид мэдэрч чаддаггүйтэй холбоотой. Мөнгө бол та өнөөдөр ямар төвшөнд хүнд үн цэнийг өгж байна. Та ямар төвшөнд өөрийгөө хүндэлж үн цэнтэй хүн байна. Яг тэр энерги чинь төвшөнд, тэр үн цэний чинь төвшөнд дагалдаж ирдэг үн цэнийг нэг тодорхойлж байгаа л тоон коэффициент байгаа. Баян мөнгөтэй хүнд дургүй байх. Энэ хүн бол муу хүн гэж автоматар итгэсэн байдаг. Энэ бол мэдээж нийгмийн бидэнд суулгасан буруу үзэл бодол. Өөрсдийгөө бид үргэлж дутуу доогуур үнэлдэг. Мөнгөний талаар бид буруу үзэл бодолтой. Мөнгө бол одоо бараг дайс. Би зөвхөн ингээ хүнд туслах хэрэгтэй болохоос биш би хүнээс ашиг олж болохгүй. Мөнгөний талаар би их бодож болохгүй. Тэгвэл би шуналтай болно гэсэн ийм айдас, хийсвэр айдас. Гэтэл өнөөдөр мөнгө бол бидний амьдралын гол үндсэн суур багны 3 багны нэг нь яалтчгүй мөн. Тийм учраас бид өнөөдөр мөнгөнд дуртай байх ёстой. Тэгжиж мөнгө танд орж ирнэ гэсэн үг. Өөртөө зөвхөн авна. Тэгээд үүнийгээ зарлагдахдаа хармалсан сэтгэлээр та хэрэг төлөх юм бол эргээд танд орж ирэх энэ урсгал шууд хаагдаж байдаг. Тэгэхээр яах ёстой гэж. Аз жаргалтайгаар мөнгөө та өөрөөсөө гаргаж төлбөр тооцоог төлж зарцуулахдаа аз жаргалтай, талархалтай байж чадах юм бол эргээд энэ мөнгө тань хэд дахин үрдэн танд орж ирдэг. Мөнгө бол ерөөсөө л энергийн урсгал юм аа. Мөнгө бол өөрөө боддоор тогтоодог зүйл биш юм аа гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бид мөнгөний урсгалыг нээхийн тулд өөрийн даалд ухамсарт байгаа өөрийгөө хангалтгүй их хэмжээний мөнгө хүртэх эрэхгүй хүн гэж суусан байгаа энэ бодлыг өөрчлөхийн тулд өдөр болгон та 5 минут чултгай бясалгаж өөртөө эерэг кодыг хэлж өөрийнхөө даалд ухамсар тархийг кодлох ёстой. Энэ бичлэгийг үзснээр шууд танд өөрчлөгдөхгүй. Энэ магадгүй танаас хэдэн сарын давтамжийг шаардах байх. Гэхдээ өдрөөр та сайжирч таны амьдрал өөрчлөгдөхийг боддоор мэдрэх болно. За бүгдээрээ нүдэ ханаад гүнзгий 3 амьсгал аваад амаараа гаргая. Өнгөрсөн өөрчилж чадахгүй учраас зүгээр л сулал, орхи, явуул амьсгал аваад гаргахдаа ирээдүйд хийдэг санаа зовхгүйгээр одоо цагт өнөөдөр амьд байгаа өөрийнхөө оршууг мэдрээ. Үүний дараа баруун гарыг зүрхэн тушаа засъя. Та мөнгөний урсгал нээхэд таны амьдрал дагаад маш олон өндөр энергийн үйлдэл дээр байгаа сайхан зүйлүүд амьдралд чинь даган орж ирэх болно. Ингийн тулд таны хамгийн түрүүнд хийх зүйл зүрхэн хүрдийг нээх ёстой.
Амьсгал аваад гаргахдаа өөрийнхөө зүрхэн хүрдийг ажиглаарай. Энд гомдсон гомдол байвал зүгээр л уучлж ах. Энд тавгүй өөрийгөө дорд үзсэн, буруутгасан өмнөх амьдралын травманаас үүдсэн зүйл байвал амьсгал аваад гаргахдаа өөрөөсөө чөлөөлж байна гэж төсөөлөөрэй. Үүний дараа тод шар гэрэл цээжин хүндээд асаж байгааг мэдрээрэй. Амьсгал аваад гаргахдаа энэ гэрлийг өшөө томорч байгааг мэдрээрэй. Чин сэтгэлээсээ үүнийг дагаад хэлээрэй. Би одоо байгаагаараа хангалттай. Би одоо байгаагаараа хангалттай. Би үн цэнтэй. Би үн цэнтэй. Миний амьдрал элбэг хангалуун. Миний амьдрал элбэг дэлбэг хангалуун. Би амьдралдаа ирж буй бүхнийг талархалтайгаар хүлээн авдаг. Би амьдралдаа ирж буй бүхнийг талархалтайгаар хүлээн авдаг. Энэ бүх сайхан амьдралыг надад өгсөн орчлон ертөнц дээд тэнгэртээ чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ сайхан амьдралыг надад өгсөн орчлон ертөнц дээд тэнгэртээ талархаж байна. Гүнзгий амьсгал авч гаргаад нүүрэндээ инээмсэглэл бүр томоор инээмсэглээрэй. Цээжний гүнд ассан гэрэл одоо бүр том болоод таны гадна талаар таныг бүрхүүл үүсгэсэн байгааг мэдрээрэй. Та алтан шаргал гэрлэн бүрхүүлээр өөрийгөө тойрсон байгааг мэдрээрэй. Та бол элбэг дэлбэг эд баялагийг өөртөө татагч сорнц. Томоор нүүрэндээ чин сэтгэлээсээ нэмсэглэл тодруулаарай. За зөвлөх өнөдөө нэгээрээ. За одоо ямар болсон? Тийм ээ, та бол хангалттай үн цэнтэй. Мөнгө бол тийм буруу зүйл биш. Мөнгө бол зүгээр л өнөөдөр бидний амьдралын үн цэнийг солилцох солилцооны нэг хэмжүүр юм. Тэгэхээр та бусдаас ирж байгаа өглөг танд хүн өгж байгаа зүйлийг амаараа өгөөсгэж яах юм бэ хэрэггүй би болноо надаа хэрэггүй баярлалаа зэрэг ийм өгөөсгсөн булзааруулсан нэрлэгсэн ийм үгийг амнаасаа аль болох бүү гаргаарай. Харин хүн танд альва зүйлийг өгөө гэвэл ямар гоё юм бэ? Маш их баярлалаа гэж чин сэтгэлээсээ талархаж хүлээж аваарай. Ингээд та ертөнцөөс өөртөө ирэх мөнгөний урсгалын блокийг нээлээ. Мөн та өөрийгөө багаасаа одоо даруухан эрдэмтэй хүн даруу гэсэн энэ бас одоо үгийг хэтэрхий их өөртөө битгий тусгаж аваарай. Та өөртөө гоё итгэлтэй өөрийгөө өдрөөс өдөрт харахтаа өөртөө маш гоё энергитэй өөрийгөө ямар гоё үн цэнтэй хүн гэдгээ улам бүр мэдрээрэй. Ингээд шинэ оны манифестыг хамтдаа 11 сарын 26-ны ангиас эхлээд эхлүүлэх болно. За 11 сарын 26-наас 12 сарын 26 хүртэл 30 өдрийн ангид та 3 зүйлийг өдөр болгон хийхэд хангалттай. Өдөр болгон та биеэ хөдөлгөн,
За, бие хөдөлгөн гэдэг нь нэг цагийг та йог юм уу, эсвэл пилатес юм уу, гэрийн нөхцөлд хийж болох амархан хэрнээсээ маш гоё үр дүнтэй дасгалд зарцуулна. За, харин хоёрдугаарт бие чинь аяандаа ингээ хөдөлгөөн ороод ирэхээр таны шууд энерги өөрчлөгдөнө. За, гурав дахь нь манифест буюу би та бүхэнд 2 дахь, 4 дахь хагас өдрүүдэд манифестийн хичээлийг орох болно. Энэ дээр өөрийнхөө энерги засах талаар мөн өөрийнхөө амьдралд орж ирж байгаа, тохиолдож байгаа зүйлийг хэрхэн даван туулах энэ энергийн талаар маш олон гой сонирхолтой хичээлүүдийг орох болно. Мөн өнөөдрийн сая баг зэрэг хийсэн шиг ийм гоё баттгал ерөөлийн үгнүүдийг өөртөө бид өдөр болгон, орой болгон дуудаж өөрийн даалт давхамсараа цоо шинээр кодлох болно. За, ингээд 11 сарын 26-нд миний ангиг сонирхож байгаа хүмүүс байвал уулзцгаая. Бичлэгний маань доор бол холбоос орсон байгаа. Өнөөдрийн маань бичлэгийг энэ хүртэл үзсэн баярлалаа. Хэрв таалагдсан бол лайка дараарай. Бас доор subscribe дараарай. Баярлалаа.